За сүүлийн үед хаврын морин уралдааныг сэргээе гэдэг хандлага маш их газар авч байна. За үүнтэй холбоотойгоор бүр зарим нэг аймгийн засаг дарга, за тухайлбал Дундгой аймгийн засаг дарга Мөнх Чулуун хангайтчин хүйтэн байгуул манай говьд зохион байгуулцаач гэдэг сан санаастай хүрд гаргасан байгааг хараад би яг үндэ гайхаж байна. Тэгээд би яг өөрийнхөө тухайн тэр нэг дүнжин гар уралдааныг яагаад Монголд зохион байгуулах болсон бэ гэдэг шалтгааныг нь би та бүхэнд бүр нүдэнд харагдтал ярьж өгье гэж бодож байна. Тэгээд энийг нь мэдэхгүй хүмүүс нь мэдээд аваа, үзээгүй хүмүүс нь үзээд аваа гэдэг. Тухайн үед би Монголын мэдээ санцдагчаар ажилладаг байсан л да. Тэгээд энэ асуудлыг маш сайн сурвалж хичээсэн. Асуудал юу болов гэхээр 2018 оны 3 сард дүнжин гар уралдааныг хавар говьд зохион байгуулж ирсэн. Говь Сүмбэр аймгийн ямар талд ч вүлээ зохион байгуулж байлаа. Тэгээд говь нутгийн онцлогийг та бүхэн мэднэ тийм ээ. Яагаад гэхээр говьд нөгөө нэг өв сургадаг байхгүй юу? Яг өвс байх нь байдаг л да. Гэхдээ нэг жижиг өв сургадаг. Хангаан шиг тийм сүсэлдсэн тийм сагсалцсан өв сургадаггүй гэсэн үг. Тэгээд тэр хөргөө удам ямар ч өвсгөө тэр их талд тал мөртлөөр дээрэс нь говьч өөрөө аимшиг тийм хуурай шилттэй байдаг байхгүй юу? Маш их хуурай шилттэй. Бүр одоо үгээр хэлхээ аргагүй хуурай гэсэн үг. Тэгэд яг тийм хуурай ямар ч тийм хамар хатгах өвсгөө тийм газарт яадаг вэ? Уралдаан зохион байгуулахаар барианы зурхаанаас яг морь эргээд тэр нэг ихний 2 км газар одоо 100 задрах хүртэл зөвхөн цээжний эдэн морьд одоо маш сайн гараа сайтай тэр цээжэндээ авчгаад тэр хасарсан тэр 15 хүн морьноос бусд тэр ард яваа хүүхдүүдэд юу ч харагдахаа байлждаг. Бүр юу ч харагдахаа байдаг байхгүй. Гэхдээ та бүхэн зүгээр ингээд гоё төсөөлөд үз. Түнэр харанхуй шин. Тийм ээ. Нүдээ тасаанчаад машиныхаа гэрлийг унтраачаад тэгээ та бүхэн 70-аас 90 км/цагийн хурдтайгаар одоо маш олон машинуудтай уралдаад ингээд талаар говьор давхиа гэдэг бол та зөвшөөрөх үү? Юу нэг юм амнаас сууцсан солиотой мал гэж юу гэдэг ингээд. Гэхдээ ерөөсөл хүн өөрийнхөө амийг бодохоор ингээд хайрладаг. Хүүхдийн амийг болохоор хайрлахгүй болохгүй шүү дээ энэ баячууд чинь. Тэгээд тэр аимшиг муухай уралдаан болсон. Тэгвэл тэр уралдааныг өдөр биш бүр шүн зохион байгуулсан. Нөгөө муухай адгууснууд чинь энэ уяаш нар ч юм бас тийм нэг хүнийг хайрладаггүй тийм бас нэг тийм гажиг амттай байдаг шүү дээ. Хэнийг ч хайрладаггүй тийм зэрлэг адгуус шиг тийм амт. Араат нь чонч тийм байхгүй байна. Шүн тавьчихсан. Тэгээд тавихтаа 2-300 тийм хурдан удмын тэр аимшиг хурдтан тэр адууг 2-300 машинтай хамт жир тавьсан байхгүй юу? Тэгээд тухайн уралдаанаас болж маш олон хүүхд морinoос өнчгөл гараа хугалсан. Зэрэмдэг болсон. Бүр аимшиг юм болсон шүү дээ. Тэг энэ уралдааны чинь шүнжин гар гэж нэрлсэн. Бүр амар юм болсон. Бүр тухайн үед газар дээр нь ажилласан бүр хүний эрхийн комиссийн дараагаар тухайн үед ажилласан тэр бям дөржгөө бүр шогшроод энэ бол уралдаан биш шүү. Энэ бол гамшиг боллоо. Энэ юу лтвэ энэ чинь гэдэг бүр уурлаад ирсэн. Бархираад ирсэн тэр хүн. Тухайн үед би хүүхэд гэр бүл хөгжлийн газрын бас нэг тийм хүүхд хариуцсан дараагаар нь ажилласан. Уган баяргээ залуутай бийж гэхгүй те маш олон хэвлэх ярьцлага авч байсан. Тэгэхэд энэ бол зохион байгуулалттай хүүхдийн эсрэг хүчирхийлэл аллаг байлаа гэж хэлж байсан шүү дээ. Та бүхэн боддоо. Бүр ингэ юу ч харахгүй шүү дээ. Юу ч харахгүй. Тэгээд гараас гарч байгаа марч 70-аас 90 км/цаг хурдтай. Тэг юу ч харахгүй тэр юм дээр хэдэн зуун машинтай явахаар яах вэ? Тэгээ морьч өөрийг ухаантай амтан бохгүй юу? Урдталт нь хүүхд оочингууд хараагаад гараа явчихдаг, тойроод гараа явчихдаг. Гიშгдэггүй байхгүй. Монгол морьч тийм ухаантай амтан бохгүй. Гэтэл яагаад тэр олон хүүхд гიშгддэг вэ гэхээр юу ч харахгүй байгаа юм чи яах юм бэ тэр амт чи хамаг урд дээр болж гიშгэд дайраад явна шүү дээ. Тэг хүүхд өөрөө яадаг вэ гэхээр морьноос ичгдээд оочхороо доошоо хараа хэвдэж мэддэггүй. Цочоод аль бол хурдан босоод гүөхийг боддог. Гэтэл чин тэр 90 км/цагийн хурдтай явж байгаа морь хүүхдийг дайруул яах вэ? Газар дээр нам дайруулаад өхөн штэ тэр чин. Тэгээд энээс үүдэж тэр дүнжин гар гэдэг уралдаан чинь Монголын асуудал болсон юм аа. Монгол дайрын шуугсан. Одоо шиг юм сошиал хөгжсөн байсан бол хизээч энэ уралдааныг бүр хүүхдэр унуулахгүй болтлоо байлаа. Тэгж эсэргүүцэх байсан юм. Тухайн үед яг хөвлөд шүүгсэн болохоор тэгээ ард түмэн шүүмжлээд ер нь чи юу болов яав вэ гэдэг асуудлыг бүгдээ хуцаар тавиад ихсэн чинь тухайн үеийн тэр нөө уяас нарт юу хуульчид ч бас их ухаантай шүү дээ. Одоо энэ тухайн үед хуульчдын холбооны ерөнхийлөгч нь энэ гүмбэл доктор байсан баха. Тэгээд энэ Монголын энэ уяас нар л одоо ингээл өв боломжтой алга хийх гэлээ энэ уралдааны зохион болох гэлээ гэдээ яриадах юм. Ер нь яг Монголын үнэхээр түүхэнд нь тийм байдаг юм уу гэд Монгол улсын дашиг наадам зохион байгуулсан сүүлийн 200 жилийн түүхийг архив давсыг шүүрдээд үтсэн чинь монголчууд хавар хизээч морь орлуулж байгаагүй байсан юм бэл. Бүр хизээч.
Тэгэхээр Монголын уламжлалт биш байгууз монголчууд хаврын эцэгхийн энэ цагт хурдан морины уралдааныг түүх зохион байгуулж ирсэн түүх байдаг. Монголын нус хүчин дээр хүртэл гардаг шүү дээ. Акт торонхой байна. Уралдаанаа дайнаа ингээ хойшлуулъя, намарт харгалахаар хийя гэдэг. Тэгээд энэ хаврын уралдааныг яагаад ингэж хүмүүс зохион байгуулах гэж шаардаад байдаггүй? Яагаад өв уламжлалт яриад ингэ солиороо донгосоод байдаггүй гэдэг ганцхан шалтгаалтай л да. Улсын нэг алдарт уяач, аймгийн алдарт уяач одоо гэдэг нь цолууд байдаг шүү дээ. Нэг ерөнхий төсөөс гардаж аваад байдаг нэг том далбаан дээр ингэ тавиад байдаг. Энэ уралдааныг энэ шагналыг авахын тулд нэг тийм болцол байдаг юм байна. За одоо бүсийн уралдаанд хэдэн төрөв хэдэн арьж байдгийг, улсын уралдаанд хэдэн төрөв хэдэн арьж байдгийг. Тэгэхэд одоо Монголд яг энэ алдартай хоёр тийм том тооцогддог уралдаан болохоор аймгийн уралдаан байдаг, нөгөө ойн уралдаанууд байдаг. Тэгээд улсын баяр наадам байж байдаг. Тэгээд энэ хаврын бүсийн бой дүнжин гарав. Яг эднэрт л одоо морио айрдуулаад төрүүлэх юм бол тэр хүмүүс ингэж нэг морио төрүүлсэн тооцогдож оноо болцлоо хангаж ийм цол тэмдэг авдаг юм байна. Тэгээд ийм цол тэмдэгт горилсон нэг тийм жанжин балгай дээр морин толгойд жанжин балгай далбаан дээр нэг хэдийн сумтай нэг ийм цол авах гэсэн явуургүй хідэн одоо хулгайчин өчүүхэн шунлыг хангахын тулд хүүхдийн айн насаар Монголын ард түмэн дэнчин тавьж болохгүй юм байна. Монголын түүх уламжлал нь хаврын уралдаан гэж байдаггүй юм байна. Тиймээс энэ уралдааныг жил болгоны 11 сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ний хооронд хориглоё гэдэг засгийн газрын тогтоол гаргуулад үүнийг нь бас бүр улсын дээд шүүх хүртэл ингээ авцсан юм шүү дээ, хүлээгээд авцсан. Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байдаг бөгөөд түүнийг өөр хинж өөрчлөх хэрэггүй байдаг. Тэг ингээд эцэлдсэн асуудлыг дахин гаргаж иж үлэмтчихойг нь би хараад гайхаад байгаа байхгүй юу. Гэхдээ үнэхээр энэ хаврын уралдааныг зохион байгуулмаар байгуул болно. Тэр яах вэ гэдэг юм бол тэр алдар цол горилсон тэр сүсэлсэн баян хулгайчид өөрсдийнхөө хүүхдээр морь унуулгаад тавьж байгаа. Өөрийнхөө хүүхдээр эсвэл өөрийнхөө цусны тэр ач зээгээр унуулаа гэдэг болтыг тавьд өгч байгаа. Сүүлийн үед одоо цол горилсон энэ муухай адгийн шаарнууд яадаг вэхээр ядуу айлын хүүхдүүдийг боломжгүй айлын хүүхдүүдийг худалдаж аваад хичээлийн завсардуулаад тэр хүүхдийн амьдралаар тоглоод эрүүл мэндээр тоглоод амь насаар тоглоод хайдаг байхгүй. Тэгээ хүүхдүүд өөрөө дуртай байдаг гэж буцацгаадаг. Тэгээд ядуу айлын хүүхд болохоор дуртай байдаг. Өөрийнх нь хүүхд болохоор дургүй байдаг. Ингүй энэ чудраг бас байж болохгүй үст. Үнэхээр л өвлөмжилтэй хайртай бол тэр Дундгов аймгийн тэр Улаанхүү уяачиг өөрийнхөө хүүхдээр морь онуулаад тэр төрүүл айрыг нь авал та. Эдгээр чадахгүй байхгүй. Яг тэгэхээр эдгэрт хүүхд нь хамгийн нандин байхгүй. Өөрийнх нь хүүхд хамгийн нанд. Харин хүний хүүхд бол хинч биш. Тэр бол зүгээр тэрний 6 цэнгэлийнхэн золиос месжин боолын үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг наа эдээ улгаач хооронд даалгалууд ингээд яг миний морин дээр унаад тавьчих. Тэгээд өхнөө байна хамаагүй хайж. Ийм шудрагус болж болохгүй шүү дээ энэ чинь. Тэгээд тэр Дундговын засаг дарга тэр мөч чөлөөднөөс дунд нь ороод намираад иж болохгүй. Наад улс төрчлөлтийг тэр хийдэг газараа хий. Битгий хүүхдээ амарна гэж балаа амир. Танаа тэр Дундгов чинь хурдтай нь үнэн, уяастай нь үнэн, морьтой нь үнэн. Тэглээгээд сонгуулийн эдийн санал авахын төлөө ийм тэнийг мэрж яаж чаддаг вэ та бод. Бас арай гайгүй ухаантай юм болж бодохоор юм урагшгүй муухай юм хийж байгаа юм. Тэр бүр амар бухимдлаатай сайн үзээд. Тэгээд тэр дүнжин гаруй уралдааныг чинь би сая шүний уралдуулсан гэдгийг. Тэг шүн харанхууд тэгээд тэр говийн тоолснууд ёо энэ тэгжээж Монгол ус өөрчлөгдсөн юм шүү. Одоо энэ зугаацмаар бол баяжмаар бол тэр үнэхээр тэр олон улсын баяжуучин сайхан морин тойруулга хийгээд насан туршлагын унуулаад тэгээ сайхан зугаацлаа. Яах гэж заавал хүүхдийн амнасаар тоглож хорж яах гэдэг юм та нар. Ийм байж болохгүй шүү дээ. Хүүхдийн амт зугаацлын хэрэгсэл биш байхгүй юу?